Улаанбаатар хотыг газар хөдлөлтийн хамгийн эрсдэлтэй бүсэд байрладаг хэмээн судлаач шинжээчид тогтоожээ. Тухайлбал газар хөдлөлтийн эрсдэлтэй 2 бүсийн уулзурт Улаанбаатар байрладаг юм байна. Гэтэл нийслэлд 4.5 баалын хүчтэй газар хөдлөхөд л шууд нурах аюултай барилга 100-аар тогтохгүй бий хэмээн мэрэгжлийн хяналтын газраас мэдээлж, одоогоос 2 жилийн өмнө нурааж дахин төлөвлөх шаардлагатай 150 барилгын жагсаалтыг гаргасан юм а. Тэгвэл энэ ажил ямар шатандаа явж байгаа талаар бид нийслэлийн мэрэгжлийн хяналтын газар, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, барилга хот байгуулалтын яамнаас тодруулж дараах мэдээллийг бэлтгэлээ. Нурах аюултай барилгын жагсаалтанд нийт тэргуунд үйлдвэр комбинатын хуучны шар байр, нэхэмлийн шар, нарны гүүрийн баруун талын 2 давхар барилга цаашлаад 40-50 мянгад гээд жагсаалт үргэлжилсээр 150-д хүрнэ. Нэгэнт 4.5 баалын газар хөдлөхөд л нурах аюултай гэдэг нь тогтоогдсон тул нурааж дахин шинээр барилга барихаас аргахгүй болсон. Одоо шинэ нэхэмлийн 5 шар одоо энэ юунд 19 хоролд байгаа шард 4-5 шар башингууд байна шүү дээ. Энэ бүгднээр бид дахин төлөвлөлтөнд оруулсан байна. Уг асуудал дээр нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнч бас орчин явж байгаа зарим объектууд эхэлсэн байгаа шүү дээ. Дандаа бид нар бол хотын зах төвөөс аслагдсан юм уу? Эсвэл бүр ер нь ашиглалтын хувьд нурах аюултай болсон ийм барилгуудыг эхний ээлжинд төвөрлж оруулсан. 150 барилгаас эхний ээлжинд 82 байршилд дахин төлөвлөлт хийхээр шийдвэр гарчээ. Ингээд эхнээсээ сонгон шалгаруулалт явуулж компаниуд тодрон ажиллаа эхэлсэн байна. Эхний ээлжээр хагал дөрөв дээр 3 дугаар багц, 5 дугаар багцын ажлууд бол эхлээд энэ нутгийн буян FX Construction HK компаниуд ажиллаа эхэлсэн байна. Графиксын төлөвлөгөөний дагуу 2016 онд 11 сард дуусахаар гаргасан төлөв гаргаад ажиллаж байгаа. 82 байршлын 14-д нь сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгч компанийг тодруулжээ. Ингээд дахин төлөвлөлтийн ажил үргэлжилж байгаа юм байна. Хан үл дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 7, Баян зүрх дүүрэгт 4 байршилд дахин төлөвлөлтийн ажил үргэлжилж байгаа. Эхнээсээ Хан үл дүүргийн 2 байршлын барилгын ажил энэ оны 11-р сард дуусч ашиглалтанд ороход бэлэн болох юм байна. Харин Баянгол дүүргийн 7 байршил эх оны 9-р сард, Баян зүрх дүүргийн 4 байршил дахь хуучин барилгын дахин төлөвлөлтийн ажил эх оны 8-р сард дуусах юм байна. Өөрөөр хэлбэл 82 байршлаас 14-т нь гүйцэтгэгч компани тодорч ажиллаа эхлүүлсэн. 2 байршил гүйцэтгэгч компанийг цуцалсан. Ингээд үлдсэн байршлуудад сонгон шалгаруулалтын ажил үргэлжилж байна. Гэрээгээ цуцалсан 2 компанийн хувьд иргэдтэй зөвшөлдсөөгүй, иргэд дэмжээгүй улмаас ийм шийдвэр гаргажээ. Эхэлж байгаа ажил нь болохоор их удаашралтай явагдаж байна л да. Энэ нь болохоор иргэдтэй зөвшөлдсөг 3 талд гэрээний дагуу хийгдэж байгаа ажил маань иргэдтэйгээ зөвшөлдсөг ажил маань их удаа явж байгаа учраас компаниуд яг графиксэн төлөвлөгөөнийхээ дагуу болгоно хийж амжаагүй байна. Энэ онд бол ямар ч хэлсэн 2 барилгын ажилтнанд орно. Аагтлагдсан хуучин орон сууцнуудыг оршин суугчдын саналыг эхний ээлжинд авна. Оршин суугчийн 80% дэмжүүл гүйцэтгэгч компанийг нийслэлээс шалгаруулж газрыг нөгөх журмаар явж байгаа. Тухайн газарт компаниуд барилга барьж хуучин оршин суугчдад өмнөх байрныхын талбайн хэмжээгээр метр квадратыг тооцож шинэ орон сууц өгөх журмаар явж байгаамаа. Гэтэл зарим иргэдийн хувьд байрныхаа метр квадратыг тооцох дээр компанитайгаа зөвшөөрлөлт хүрэхгүй, эсвэл нэг байрыг өрөөгөөр нь хэсэгчлэн хүн бүр ордер авсан зэрэгээс үүдэн дахин төлөвлөлтийн ажил удаашрах явдалч бий гэдгийг учирлаж байлаа. Ямар ч тач хуучин байруудыг нурааж дахин төлөвлөх ажлын эхний хэсэг эх 11-р сард ашиглалтанд орох юм байна.